Тэгэхээр хүчлэг гэж цахилгаан орн бол бодиттой оршин байдаг. Бодиттой оршин байдаг нь нөгөө хүний 5 мэдрэхүй шүү дээ. Яадаг 5 мэдрэхүй. Тэгээ эдгээрт мэдэгддэг зөвхөн өөрөө байгаагаа энэ гадны бид үйлчлдэг үйлчлэлээрээ мэдрэгддэг ийм онцгой орно. Тэгээ тэр үйлчилж байгаагийн хүчлэг гэсэн ойлголтоор оруулдаг. Тэр хүчлэг нь нэг зэрэг цэнэгт оногдох цахилгаан орноос үйлчилж байгаа хүчний хэмжээд ингэж үзсэн шүү дээ бүгдээрээ. За тэгвэл одоо хүчлэгийн урсгал гэж орж ирж байна. За урсгал гэдэг ирэхлээр энэ эерэг цэнэгтэй биеийг тойроод энэ өнгөтэй байгаа чинь энэ цэнэгийн цахилгаан орн байна. За энэ амьдрал дээр яадаг юм гэхээр энэ нөгөө өндөр хүчлийн шугамны хажууд 150 м радиустай тийм тойрог дотор мал бэлчих айл буухыг хоригддаг тийм зарчимтай. Яагаад гэвэл тэнд хүчтэй цахилгаан соронзоо орн байдаг байх нь шүү дээ. Одоо трансформаторын хажууд байгаа айлууд бас дуу чимээ байдаг шүү дээ. Тийм үү? За тэр чинь трансформаторын орчинд хүчтэй тэр цахилгаан орны хүчтэй урсгал байна гэсэн. За тэгээд одоо урсгал гэхэлэр юу болоод явж байгаа юм гэхээр эн чинь энэ одоо өөрөөр хэлбэл дэлхийн бөмбөрсгтэй жишг юм бол дэлхий бол яг өөрийнхөө биш тийм ээ. Тийм хэлбэртэй. Гэхдээ яг бид нар ингээд өөрийн оршин байгаа газар нутгийг хадсан бол хатхаа юм шиг харагддаг. Тэгвэл түүн шиг энэ нэрөөсөө энэ талд нь байгаа энэ биеийн хувьд зөвхөн энэ нэг дугуйсан энэ орон зайгаар гарч байгаа хүчний урсгал энэ хавьд байгаа бие үйлчлэх. Яагаад гэвэл хүч нь цахилгаан орны хүчлэг чинь энэ эерэг цэнэгээс гараад сөрөг цэнэгдээ төгсдөг шулуун байх юм. Тэгэхээр энэ хавийнхан чинь шулуунууд нөө энэ дээр энэний чигт байгаа бие үйлчлэхгүй нэ шүү дээ, тийм үү? За ингээд ирэхлээр энэ урсгал тэмцүү хүчлэгийг үржих нь хүчлэгтэй нормал талбай энэ бэлтгэн төвлөр гэсэн. Яг энэ нормал талбайгаар хичнээн хэмжээний соронзоо хүчний шугам байгаа. Тэрийг хүчний урсгал гэж хэлэх юм. За дараагаар нь юу болгосон бэ гэхээр одоо нөгөө энэ хүчлэгийг эн чинь өгнө вектор аш хүчлэгийг хүчлэгт перпендикуларын талбайгаар үржүүлсэн үржвэр маань нэгийг баах нь эпсилон ойл тэгээд энэ үржвэр Q цэнгүүдийн үржвэр гэсэн. Нийлбэр багш нь буруу ярьсан нийлбэр. Тэгэхээр энэ урсгал чинь буцаагаад цэнгүүдийн урсгалыг тухайн орчны энэ нөгөө цахилгаан тогтмолд харьцуулсан харьцаатай тэнцүү байна. Тэгэхээр энэ маань өөрөө Гауссын теорем болж болно гэсэн ийм утгатай юм орж ирж байна. За ингэчээд одоо энийг сая багш нь дэлхийн бөмбөрсгтэй жишсэн шүү дээ. Тэгэхээр бид нар дэлхийн таталцлын оронд байгаа. Дэлхийн татхуучны оронд байгаа. Дэлхийн төвч нь өөрөө цөмтэй тийм ээ. За ингээд энэ цэнхэрчин цахилгаан орн байгаа цахилгаан энергитэй потенциалт гадна. За энд ингээд 3 ширхэг R радиус байгаа. Энэ болохоор энэ цэнгийн төвөөсөө нөгөө энэ орны гадрах хүртэл радиус. За энэ болох төр энэ доторх шар хүрээ байна. За шар хүрээ нь болох төр за тэгээд энэ R энэ чи өөрөө энэ доторх жижиг цэнгийн радиус. За тэгэд энийг Гауссын гадарга гэдэг байна. Гаусс гэдэг чинь эрдэмтний нэр. Тэрнээс ямар нэгэн зүйлийг тэмдэглэв. Гауссын гадарга гэдэг чинь эрдэмтний нээснийхаа нэрээр хэлж байгаа болохоос биш Гауссын гадарга гэдгийн цаана цахилгаан орны хүчлэг урсаж байгаа гадаргал гэж ойлгоно. Тэгж ойлгоно. За ингээд одоо энэ бол сонгоныхаа ээштэг ер нь ирсэн шүү. За тэгээд одоо энэ нөгөө колони хуулийн
хүчилгээ ийм болгоцсон шүү дээ. Энэ чинь нөгөө энэний өмнө эпсилон бичсэн шүү дээ. Мэдээ. Тэгээ энэ колоны хуулиас ч одоо энэ тогтмолтой энэ цэнгээс хүчилгийн шууд хамаарна. Зайн квадратаас уруу хамаарна. Тэгээд цахилгаан тогтмол K1-ийг хуваах нь 4p эпсилон нойлтой тэнцүү. Тэрийг бас энэ хаана энэ дээр байгаа л тэр нь K тэнцүү 1-ийг хуваах нь 4p эпсилон гэж энэ номдор байхгүй тий? Байхгүй тий. За тэр чинь K чинь энэ болчих гэсэн үг шүү. Тэгэхээр энэ томьёог график харахад энэний дагуу энэ хүчлэг байгаа үс. Энэний дагуу радиус. За энд нь ингэж бичсэн юм би нэмж бичихлээ. Энэ 1-ийг хуваах нь 4p эпсилон нойл чинь K. Одоо энэний өмнө юу авах хэвээр эпсилон байх хэвээр. Энийг бичихдээ ингэж бичээгүй. Энд эпсилон байх хэвээр. Ингээд энэ Гауссын теорем энэ хүчлэг нь зайнаас хамаарсан график ингээд уруу хамаарсан. Энэ хэсэгтээ энэ 0 байгаа энэ. За энэ 0 юу гэсэн үг юм бэ гэхлээр энэ радиус биш та нэг яг энэ зай. Тэгэхээр энэ дээр энэ нэмэх цэнгүүд байгаа шүү энэ. Яг л хүчний шугам гадагшаа гарцсан учраас. Тэгэхээр энэ цэнэгтэй биеийн дотроо цахилгаан орон байдаггүй гэсэн. За энэний хэлбэр юу юм гэхээр одоо аяг цахилгаантай үед ямар нэг юм дор орж өөрийгөө хамгаал гэсэн зөвлөгөө байдаг шүү дээ. Тэгэхээр цэник тэр биетийн дандаа гадаргаар тархаж ирдэг байх юм. Тийм учраас энийг харахад яг энэ бол цэнэгтэй бие радиус. Тэгээ цэнэгтэй бие дотроо цахилгаан орон байдаггүй. Энэ бол одоо та физик сонгоогүй хүмүүс хэрэгтэй мэдлэг болж байна шүү дээ. Тэгэхээр биеийн гадаргаас эхлээд цахилгаан орон байна. Тэр нь холдох тусам яг нэг хүчилгийн хэмжээ сулрна гэсэн. Амьдрал дээр хэрэглээ чи ийм болно. Сайн уншиж байгаа тавьж бичнэ. За энэ болох дээр H2O байна уу? Тийм бааз H2O. Тэгээд энэний гадуур энэ электронууд байна. За тэгээ эдгээр бол ингээд юуг илэрхийлсэн юм бэ? Тэгэхээр нөгөө усны молекулын одоо цахилгаан орон хүчлэгийн хоорондын таталцлын тухай байдаг шүү дээ. Тэрний тухай байгаамаа. За металл дахь цахилгаан орон дахь металл ба диэлектрик гэж байгаа. Диэлектрик гэдэг нь тусгаарлах, цахилгаан тусгаарлах гэсэн үг шүү. За энд байна уу? Энд dipole гэж. За dipole гэдэг нь юу юм гэхлээр нөгөө бууш энэ чинь нэг талдаа сөрөг цэник, нэг талдаа эерэг цэник байдаг шүү дээ. Нэмэх хасах цэник гэж ярих бол ер нь буруу. Нэмэх хасах ч нөгөө арифметикийн үйлдэлийн нэр шүү дээ, тий? За тэгээд энэ цахилгаан дамжуулдаггүй бодисыг нөгөө тусгаарлагч тэр нь орсоор диэлектрик гэж байгаа шүү. Ингэсэн. Одоо энэ дээр юуны тухай байгаа юм бэ гэхлээр энэ хараа хүчлэг 0 байна. Эхний зурган дээр. За хүчлэг 0 байна гэдэг чинь эдгээрээ нэг цэгцэнд ороогүй байгаад тал бүр тийшээ дураараа байна. Тийм ээ? Нэг чиглэлээ урсгал үүсгээгүй байна гэсэн. За тэгэхээр энэ биетийг одоо энэ гадны цахилгаан оронд оруулсан байна. За энэ гадны цахилгаан орон чинь энэ талаас бидний харуул зүүн гар талаас баруун гар тийшээ хүчлэг нь чиглэсэн байна. Тэгэхээр энэ ч гадны цахилгаан орны ямар төлөв вэ? Цахилгаан орны үсний шугам ямар цэнэгээс гараад ямар цэнэг рүү? Эерэг цэнэг гүйцэд ярьж байна та. Эерэг цэнэгээс гарч төгсдөг. Эхлэл ба төгсгөлтэй шулуун. Хурд вектор, хурд нэмэх дүрм шиг энд цахилгаан орны нэмэх суперпозицийн зарчмаар энэ гадны цахилгаан орон
Тэгэхээр энд нэмэгдэл цахилгаан ор үүсэд энэ тараа энэ нарийнхан энэ улаан байгаа шүү. Одоо энэ дотор нь эндээс ийшээ. Тэгэхээр энэ гадны цахилгаан орны эсрэг дахиад цахилгаан ор үүсдэг байх. Эсрэг үүсдэг. Яагаад эсрэг үүсэж байгаа юм гэхээр энэ төлдөө гадны цахилгаан орны ямар шулуун баг. Сая ямар цэник байхаар болцсон. Ахаа. Тэгэхээр эерэг цэнэгт энэ доторхуудын ямар цэник татагдах юм? Сөрөг цэник нь татагдана. Тийм учраас гадны цахилгаан орн бидний гарын зүүн гараас баруун гарт тийшвэл доторх цахилгаан орны хүчний шугам нь бидний зүүн гараас биш баруун гараас ингэж үүсдэг. Эерэг сөрөг цэник хатгалцдаг. M2 гэр бүл болдог. Эн чинь байгалийн хууль шүү дээ. Би буруу юм яриаггүй тий. Одоо нөгөө тийм ээ гэрэл вакуумд 300,000 км-ийн хугацаанд хурдтай тархдаг. Вакуум гэхлээр нөгөө тэнд ямар ч түн цаад болох тэр гадны үрэлт байхгүй, орчны үрэлт байхгүй гэсэн үг шүү дээ. Юунд цаадлахгүй. Тэгээ гэрэл одоо агаараас усанд орох, агаараас шил рүү орох гэдэг ихлээр нөгөө хурдан саадлах. Энийг жишгэх юм бол одоо чи гараад ингээ гүхэд коридор түүхт байхгүй чи шулуун яг байгаа болдоор явчихна тийм ээ. Коридор дөөрөө өгдөл чи шулуухан өрөө гүйж чадахгүй. Чиний хурд саарна. Тэгэхээр чиний сэрэг орчноос нэгт орчин руу очиод гэрлийн хурд саарчин гэдэгтэй адилхан. Тэгвэл түүн шиг энэ цахилгаан орн чинь хараа вакуумд нэг энэ бол абсолютны жишг эталон агаарт ингээд ихсэд байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр ингээд нэгтэг болоод байх тусмаа нөгөө цахилгаан үйлчлэл энэ сулрна гэсэн үг. Тэгэхээр энэ агаарт байгаа энэ хүчлэгийг тухайн орчны цахилгаан дамжуулах чадварт хуваачиж байгаа. Тэгээ энэ тусгай орчинд орохлоор нөгөө юу цахилгаан орны хүчлэгийн хэмжээ суларч юм гэсэн үг. За ингээд энэ одоо нөгөө төмөр харахаас одоо жинхэнэ лифтэнд яагаад сүлжээ ундаг чи юм байгаа. За юу чинь энэ. За сайн цэнэгтэй би дотроо цахилгаан орн байхгүй гэсэн шүү дээ тий. За нэмэлтээр энэ цахилгаан орны потенциалыг бичнэ. Ингэж яваад ингээ энийг дуустал одоо энэ ямар жил нь дуусч ямар жил нь